Шинжлэх ухаан таны мэдхийн од мөндөр сувг танд хүрч байна. Урлаг судлаач Амина болон төгөлдөр хуурч хөгжим судлаач С од гэрэл бид хоёр та бүхэндээ сонгодог урлаг подкаст нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг маань танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 хост долгионоор хүрч байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Алтан гишүүд маань ажиллаж байна. За өдрийн За өнөөдөр од гэрэл бит хоёр маань жоохон ууртайгаар подкаст эхэлнэ. За түрүүгийн удаа бол од гэрэл маань саяхан Аида үзсэн тий. Аида үзсэн. Би болохоор сүүлд Макбет үзсэн. Тэгээд нэг өвчнгөл зовлонгоол хуваалцах гэдэг юм л да од гэрэлтэйг. Ийм байна. Одоо манай улсад чинь улсын дөр гэж ярьдгийн театр цорын ганц тий цорын ганц. За тэгээд энэ чинь бүр хитэн хонд бүр аль дээр үед орж ирээд ичтэй тий үе олон жил ингээд театр маань үйл ажиллагаагаа мэргэжлийн өндөр түвшинд ингээд явуулж байна. 70 жил болох гэж шүү дээ. Тий. Гэтэл үзэгчд маань болохоор одоо хүртэл ингээд театрын соёлд суралцаагүй байгааг мэдрэх маш харамсалтай байлаа энэ нийтэн тоглолтууд дээр тий. Тэгэхээр энэ театрын соёл гэдэг зүйлийг бол ялцчгүй өнөөдөр бидний одоо сонгодог урлаг подкастын сүүлийн дугаар маань болохоор тий энэ улирлын сүүлийн дугаар учраас энэ далимдуулаад бүр нэр үнэхээр сайн хэлэх хэрэгтэй юм шиг санагдаад байна. За тэгэхээр магадгүй од гэрэл маань энэ дээр бас илүү бас тайлбар өгч мэргэжлийн хүний үүднээс үзэгчдэд анхааруулах зүйл бас байгаа гэж бодож байна. За ингэнэ театрын соёлд юу хамрагддаг вэ гэхээр сая ингэс за тэр надад загнуулсан 4 хүүхдээс уучлалтгүй чи хөрхий өсвөр насны хүүхдүүд би нэгдүгээр хэсэг дээр зүгээр төвчээд өнгөрчөөд нэгдүгээр хэсгийн завсарлагаанаар за миний дөнөр жоохон чимээгүй байгаарэ гэдэг 4 хүүхдэл бүр амар яриад болтгоо. Тэгээд 2 дугаар хэсэг дээр нь сонссон чинь бас яриад байгаа гут чинь тэсгүй болоод өстой 2 дугаар хэсгийн завсарлагаанаар өстой бүр амар чангаар загнаа хийчихсэн сүүл рүү өөрөө гимшиг шиг тэгээд тэд нар маань гараа явцсан л та. Харсан бүр жүжигээ орхоо гараа явцсан. Тий бүр жүжигээ орхоо гараа явцсан. Тэгээд нэг бодлын одоо сонгодог урлаг түгэж байгаа хүний хувьд хитрхи амар аашилсан байж магадгүй гэхдээ нөгөө бодлын бол үнэхээр яагаад тийм сонсгоо аргагүй ингээд Макбет чинь ялангуяа бүр ингээд тэр чинь тийм акшн гэдэг ах юм биш шүү дээ тий ингээд зугаатай юм байхгүй айгу нухацтай юмыг айгу анхааралтай үзэх хэрэг байгаад идэг. Тийм тэгсэн чинь бүр ингээд яг эхний хоёр бол үнэхээр айгу хэцүүсэн байхгүй ингээд яг нөө тэг билетаж дээр суудсан билетаж ч өөрөө акустик нь ямар үлээ тий тэгэл тэгэнгүүт чинь бүр билетажын зүүн жигүүрээс за тэгээд нөгөө хэд маань гарч яваад за нэг тоглолт нэг хамгийн сүүлийн хэсгийг айгу тайван үзэхэндээ гэсэн чинь баруун талд нэг хүүхэд суучаад оо тэр манай ээж тайзан дээр ээж нэг юм шиг үү айгу чанга яриад тэгээ бүр нэр айгу хэцүү ийм нөхцөл байдалд байсан. Тэгэхээр нэгдүгээр соёл маань театр үзэж байгаа хүмүүс бас анхаараа чимээгүй байх гэдэг. Тий. Бусдаа сатаа болохгүй. Тий. Одоо тэр за яг 16-аас 19 дэх зууны хооронд бол ингээд театрын соёл өөр байсан. Театрт хүмүүс ингээд шуугилдчих болно, бараг зодтолдчих болно. Тэгээ тэр нөгөө театрын луга помидор шидсэн ч болно тий. Тийм хэсэг бол байсан. Гэхдээ юм гэдэг хөгжөөд тий. Хөгжим гэдэг нарийн сонсох хэрэгтэй гэдгийг одоо ойлгосны үндсэн дээр байх л та. Ер нь бол. Тийм яг энэ чинь тод жишээлбэл Вагнер хөгжмийн зохиолч чинь угаасаа үзэгчдийг соёлжуулахын тулд бүр театрынхаа бүтцийг өөрчилсөн хатуу модон санал нэр суулгадаг болсон их жишээний тий зөвхөн хөгжимд төвлөрүүлэхийн тулд тий. Тэгэхээр хөгжилчин ингэж яваад бүр аль 19-р зуунд ингэж хөгжмийг илүү хүндэтгдэг болоод театрын соёл гэж тогтцсон байгаад байдаг. Манайд ч гэсэн социализмын үед тодорхой хэмжээгээр ихтэй журамтай байсан бах тий. Одоо бол жоохон алдагдаад тэгээд юм үзэхэд үнэхээр хэцүү байгааг ялангуяа сонгодог урлаг нөгөө шимтэж сонсож байгаа тий дурлаж ирж байгаа хүмүүс чинь бусдаас тий одоо театрын үйл ажиллагаанаас биш бусад үзэгчдээсээ болоод хохироод байна гэдэг их харамсалтай. Тэгэхээр одоо зарим үзэгч нар бол хамгийн уртлын игнийг авч суудаг. Яа тэгэхээр тэр бусад чимээ садаа болох зүйлээс хол байхын тулд тий гих одоо тийм сонголт руу орохосоор аргагүй болж байна зарим нь. Харин бүр ингээд драмын театр дотор бол бүр ингээд юм мэдээд идэм байл шүү дээ хамгийн аимшигтай тий. Тийм аимшигтай дөрийн театрт ч бас юм мэдэж байгааг харж байлаа. Үгүй харин тийм самар мамар шажигнуулаад задлаад л ч тоо бүр үнэхээр бухимдмаар байгаа юм ч тий. Тийм сая би яг Аида дээр тийг санаж нэг хүн ингээл баян чихрийн цаасаа ингээл дуургаал тий.
За яг ингээд нөө ямар нэг эрүүл мэндийн асуудлаас болоод ингээд ойрхон чихэр идэхгүй болохгүй гэж магадгүй тэгвэл одоо ингээд чихрийн цаасаа бити дуургаач тий одоо магадгүй даавнд боож ирт юм яа тий. Зүгээр ер нь тоглолтын үед дуур балет үзэх гэж ирж байгаа бол тэр цаг дээрээ мацаг барьяч гэж хэлмээр уриалмаар санагдсан бүр. Тийм өөр ингээд манай Монгол улсад бол зөндөө олон ресторан, цоогийн газрууд тий хоол идэж болох боломжтой ийм зориултын тусгай байгууламжууд бол байдаг. Тэгэхээр энэ дэр за маш чухал зүйл бол эхлээд ямар ч гэсэн чимээгүй байх. Тий театрын соёл баймар байна. Мөн бас нэг Макбет дээр маш хэцүү юм болсон. Тэр нь болохоор сайн тийм ээ тий дөр үзэж байна. Хөөе. Заримдаа амьдралаа ярих гэдэг. Тийм бүр ингээд уцаа унтрааж бас ингээд заншмаар байна. Тэг уцаа унтрааж заншмаар байна. Дээрээс нь уцсаараа бичлэг зураг авмааргүй байна. Яг тэр үзэгчдийн танхим бол харанхуй байдаг тий. Нэг нь уцаараа зураг бичлэг хийхээр ардлынх нь хүмүүс бүгдээр уц руу харахаас өөр аргагүй бол тэр дэлгэцэн гэрэл садаа болдог. Дээрээс нь уцаа их унагч чимээ гаргадаг. Тэгэхээр хизээ зураг бичлэг авч болох вэ гэхээр одоо хамгийн сүүлийн ингээд хүмүүс гарч ирж ёсолж байгаа алга ташиж байгаа тэр үед окей зураг хийж болно тий сторигоо хий битгий үзэгдлийн дундуур хийгээч тий тэгээд ялангуяа ингээд зураг бичлэг хийхээр дуур бүжгэрийн театраас нөгөө лазерын гэрлэлээр тэрийг болиулах гад лазерын хэсэг гэрэл тусгадаг тэгэхээр тэр нь нөгөө улаан холж тусгалтай учраас бүгдээрээ бас тэрлүүн ингээд хардаг тэгэхээр чин маш их сатаарж байгаа харамсалтай байна. Гэтэл бүр тэр тусмаа дуур балет бол бүр их анхаарал шаардаж үздэг урлаг байгаа. Үнэхээр бүр ингээд надад дуурын театрын тухайн менежер гэсэн Батбаян ягч маань ярьж үжсэн юм аа. Энэ нүг тэр ч одоо нөгөө спиш гэдэг юм чинь тайзан дээр бүжгэлж байгаа бүжигчдийн анхаарлыг сарниулцдаг. Тэгээ яг хэдэн онд яг ямар балет чинь гэдгийг нь санахгүй байна. Гэхдээ спишхтэй зураг авсанд нөгөө балетчны маань анхаарал ингээд нөгөө гинт тэр чин гэрэл ингээд асчиж байгаа болохоор хараад тэрнээс бол хөлөө хуулж яасан гэдэг ч байгаа. Харин тий орон зайн баримжаагаа алдаа тий бэртэж гимтэх тохиолдлууд гардаг гэж аахгүй. Тэр бол ялангуяа нөгөө залуу шинхэн уран бүтээлч нарт илүү их тохиолдох магадлалтай. Туршлагатай хүмүүс бол одоо тодорхой хэмжээнд дассан байдаг бах тий. Гэхдээ л ер нь хүнийг муу юмд тийм удаан дасна гэж байхгүй шүү дээ. Тухгүй л байгаа гэсэн үг. Тийм тий. Тэгэхээр энэ дээр бас анхаармаар байна. За тэгээд театрын одоо хувцсны соёл гэж бас байгаа тий. Тэгээ ер нь мэдээж театр л бол джинстэй ч юм уу, шорттой ч юм уу тий орох нь бол бас тийм юу биш бах тийм зохимжтой зүйл биш бах тий. Ер нь бол ингээд нөгөө классик гэж байгаа шүү дээ. Ер нь илүү сонгодог хувцалттай бас орвол театраа хүндэлж байгааг нэг илрэл. Тийм яг нөгөө талаар бас өөрийгөө хүндэлж байгаа хэрэг шүү дээ тэр хүн. Тэг үзэж байгаа юмд ач холбогдол өгөөд одоо манай зарим туршлагатай үзэгч нар бол үзэж байгаа үзүүртэйгээ холбоотой Кармен дээр илүү говлаан даашин зүмшд ирдэгч байдаг юм уу те очтой 3 дээр үндснийхээ хувцастай ирдэгч байдаг юм уу бас тийм хөөрхөн давлгаа байгаа штэ. Тэгэхээр тэр уур амьсгалыг мэдэрнэ гэдэг сайхан хэрэг те. За мөн нөгөө нэг ингээд байгаа харагдтыг би энийг бол өөрөө ч мэддэг байсан. Би өөрөө ч суралцаж явж байгаа хүн дээ театрынхаа соёлтой. Нөгөө үзэгдэл дундуур алга ташихгүй байх гэдэг. Наад чинь яг хоёр талтай л да. Жишээлбэл Италид бол нөгөө гол аринууд, гол үзүүлбэрийн дараа алга ташдаг. Тэр нь өөрөө нөгөө амьд тоглолтын утга учир байгаа байхгүй юу? Тэ алга ташдаг бүр дахиулдаг. Тэ тэгэхээр яг гол аринуудын дараа алга ташиж болно. Тэгтэл шаардлагагүй үед те нэг гинт мэддэг хэсэг нь гараад ирэхээр ингээд ритмээр нь алга ташаад ундаг штэ тий. Тэр мөр бол илүү юм байгаамаа. Одоо жишээлбэл энэ ураас дээр харагддаг байхгүй. Яг нөгөө ураасын удирдгал дарам там гэдэг хөгжим төгсгөлдөө яваад эхлэнгуут хүмүүс нөгөөтгөн дээр нэг хөөрөд алгад шээ. Гэтэл тэр бол зохимжтой биш гэх жишээ нэ. Харин нөгөө яг юу хөгжимчдтэй садаатай байдаг байж болох юм тий тэр нэг юм алга ташилтан тэр чинь өөрөө тийм шүү дээ. Ер нь яг нэг бүхэл юм дуусаагүй байгаа тохиолдолд хөгжимчдэд маш саадтай шүү дээ. Ганцхан дөр балет гэлтэхгүй одоо өөр дан хөгжмийн концертууд дээр санаат те нэг зохиол бүтнээрээ цуврал зохиолууд баялаа гэхэд дундуур нь алга ташаад байх бол зохимжгүй. Тэгэхээр ер нь ийм том арийных нараас бол
алга ташиж. Тийм том алдартай айрын дүэтний араас бол ямар дууснаас нь шалтгаалаад алга ташилтаар одоо шагнаж урамшуулж болно гэдэг юм уу тий. Яг бас төгсгөлд нь алга ташихгүй гараад явцдаг нэг Тийм тэр бүхэл бүтэн эн чинь ер нь бол нэг бүтээлийн дуур балетын харьд бол дор хаяж 200-аад хүн ажиллаж байгаа шүү дээ. Тэр тайз засал, тий гэрэлтүүлэг, арын албанд бол маш их хүмүүс байгаа гоцлоочд хөгжимчдөөс гадна. Тэгэхээр тэд нарыг үл хүнддэг ч байна гэсэн үг шүү дээ. Тийм нэг юм очерт тий хэдэн минут илүү зогсгоос бас юу яагаад цааргалаад тий тэгэхээр хүндэлж байгаа бол тий ийм сайхан тоглолт үзсэн гэж үзэж байгаа бол ялцчгүй одоо юу яах хэрэгтэй юм л та тий тэгж алга ташиж баярлсан талархснаа илэрхийлэх хэрэгтэй байгаа юм. Уран бүтээлчдийн хувьд үнэхээр яг алга ташилтаар л одоо амьдардаг тий тэндээс л уран зориг авдаг учраас тэр бол уран бүтээлч нарт их үр өгөөжтэй идэв шүү. За ингээд л анхааруулж хэлэх маань бол өнөөдрийн подкастт бол ингээд ерөөхдөө дуусч байна. Мэдээж ингээд тийм учраас театраа энэ сайхан урлагийн сүмийг гэж хүндэлж тий мөн ялангуяа бага насны хүүхдүүдэд агуулж ирж байгаа бол одоо би бол мэдхийн нөгөө Большой театр, Мариинский театр энтерт ч юм болохоор бага насны хүүхдүүдэд нь зориулсан тусдаа цагтай л да тий өдөр 12-оос гэдэг ч юм уу 2-оос гэдэг ч юм уу тэгээд тэгэхээр нөгөө бага насны хүүхдүүдэд агуулад очичдаг оройны үзрүүдэд бол ер нь нэмэх 12 гэд заасан байдгийг тий манайд бол одоохондоо тийм боломж байхгүй байна. Тэгэхээр яг ингээд бага насны хүүхдүүдтэйгээ цуг үзэж байгаа бол бас ер нь багаас нь энэ соёлд сургаарэ гэж бас захиж хэлмээр байна үзэгчдтэй. За ингээд бага насны хүүхдүүдтэйг хамгийн гоё үзэж болох нэгэн бүжгэн жижигэн талаар өнөөдрийн подкаст маань яригдах болно. За 18 дугаар зуунаас бүр ахаа байсан 18 дугаар зуунаас бид нарт ингээд өвлөж авсан цорын ганц бүжгэн жижиг байдаг. За бусд нь бол ингээд мартагдчихсан тий зөвхөн дурсамжинд ч юм уу нэг урлагийн бүтээлийн тэмдэглэл дотор ч юм уу ингээд үлдсэн байхад өнөөдөр ч гэсэн яг 1789 онд нээлттэй хийсэн өдрийнхтээ баг адилхан тавилттай. Ийм гоё. За ингээд ер нь дээрэс нь энэ бүжгэн жүжигийг одоо тий дэглэсэн бүжиг дэглэгчийн тухай ярих юм бол ер нь бусад бүжиг дэглэгчдийг бид нар ярихаар за ингээд ийм олон бүтээл байна гэж агсаадаг. Гэтэл яг энэ бүжгэн жүжигийн балет маэстрийн хувьд болохоор үндсэндээ ганцхан балет нь л оргил бүтээл нь болсон. За тэгэхээр энэ ямар жүжиг вэ гэхээр энэ бол Дэггүй Лис гэж. Харин бүжиг дэглэгч нь л Жан Доберваль гэгч ярих. За ингээд ер нь энэ Жан Добервалийн юм Дэггүй Лис гэдэг энэ шилдэг бүжгэн жүжиг нь одоо үеэс үед юм жижигхэн эгдүүтэй үнэт идэл мэтэн гэдэг хүмүүстэй дамжуулсаар ирсэн. Тэгээд 5 бүлэгтэй юм асар том тансаг балетуудаас илүү хайрлагдаж, хадгалагдаж тий ингэж ирсэн байна. Тэгэхээр энэ яагаад 18 дугаар зуунаас хойш ингэж бид нар өвлөд хадгалаад баг анхных нь тавилтаар тавьж байгаа энэ нууц нь юунд вэ гэдэг талаар өнөөдөр эдэл ярилцсан. Нөгөө талаар нөгөө хөгжмийн балетмейстер маань энэ бүтээлээрээ маш их ашиг орлого олж эхэлсэн. Тэ өөрт нь яг амьдралд нь бүр ингээд эргэлтийн цэг гэдэг шиг тийм болсон балет учраас энэс хойш магадгүй нэг их одоо балетан дээр ажиллах нь багассан юм шиг байна. Тийм би бас санхүү эдийн засгийн шалтгаан байна шүү. За ингээд бүжиг дэглэгч манай Жан Доберваль гэж байгаа. Жан Доберваль нь тайзны нэр, жинхэнэ нэрийг нь бол Жан Берше де Оберваль гэдэг. 1742 оны 8 дугаар сарын 19-нд Францын Монпелье хотод төрсөн. Тэрээр Францын алдарт Comédie Française нийтмийн театрын жүжигчин, жүжигийн зохиолч Этьен Доминик Берше де Обервалийн одоо хууль бус хүүн байсан гэж. Хууль бус гэдэг нь эцэг нь яг нэг бичиг баримтаараа хүлээн зөвшөөрөөгүй тий. Одоо за тийм ч болохоор хүүхэд наснда юм театртай танилцаад тий тайзан дээр юм ажиллахад бэлтгэгдсэн. Одоо Оберваль Парист хааны академийн дэргэд хөгжим бүжгийн сургуульд бүжгэлж сурсан. Ер нь ямар ч дүрд бүжгэлдэг тийм сайн бүжигчин болсон байж. 17 нас ч хүрээгүй байхдаа анхны бүжгэн жүжигүүдэд дэглэжсэн. 1761 онд Парисын Дүүрийн театрт анхны тоглолтоо хийснийхаа дараа удалгүй Германы Штутгарт хот руу явсан баг. Тэнд бүжгэн жүжигийн урлагийн агуу шинжлэгч балетыг сонгодог хэлбэрт оруулсан Жан-Жорж Новер багштайгаа
уулзсан юм байна. Багш нь Добервалийн гайхалтай авиасыг үнэлж өөрийн бүтээлүүдтэй гоцлол дүр гаргаж өгч байсан. Доберваль Парист буцаж ирээд 1770 оноос Парисын Дүүрийн театрын гоцлол бүжигчин болсон байна. Парисын гоцлол бүжигчин байсан Доберваль хүүхнүүд ихч бужигнуулдаг байсан. Тэгээ энэ хооронд болохоор Теодор нэрээр тайснаа бүжгэлдэг. Мари Мадлен Креп гэдэг бүжигчин бүсгүүд дурлан гэрлэж буур суусан гэдэг чинь. Тэгээ гэрлэлтч нэр буур суулгадаг шүү. За 1980-ад оны ихэр бүжигчний карьер дуусгасныхаа дараа Доберваль багш Новерийнхаа залхамжлагчаар Хааны хөгжмийн академийн балет маэстрээр томилогдсон юм байна. Гэвч энэ албан тушаалд ердөө 2 жил ажиллаад багшийнхаа шинэлэг санаануудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээс болж театрын удирдлагуудын зүгээс эрс шүүмжилж 1783 онд Парисыг орхин явахаас өөр аргагүй болчихлоо. За Доберваль маань удалгүй Испани явсан боловч Франц руу буцаж ирээд Бордо хотод суурьшиж. За ингээ бүжиг дэглэчийн юм дэвшилтэд санааг энэ хотын театрт маш таатайгаар хүлээн авч байсан тул хэд хэдэн бүжгэн жүжиг тавьсан юм байна. За гол дүрүүд нь бол эртний грек ромын бурхад эсвэл баатрууд биш. Харин дутагдaltaй, сул талууттай энгийн хүмүүс байсан болохоор ялангуяа юм хөдөөгийн үзэгчид Добервалийн бүжгэн жүжигт их дуртай байж л тээ. Нөгөө Парис хааны театр эднэрт бол яг энэ домгийн шин чанартай те грек ром гих мэтчлэн те ийм бүжгэн жүжигүүд сэдвүүлсэн бүжгэн жүжигүүд илүү хүрдэг байсан болов. Тийм энэ 18 дугаар 100 гэдэг чинь ер нь бол одоо яг классицизмын сонгодог урлаг ингэж тогтож тий яг цэцгэлжсэн үе тий тэгэнгүүт нөгөө их 3 урлаг гэд ер нь их 3 урлаг гэдэг ч юм уу их сэдвүүд энэ төр гэд хуваачдаг. Тэгээд их сэдвүүд дотор нь бол тийм түүхэн ч юм уу эсвэл эртний грек ромын бурхт домгийн сэдвтэй ч юм уу библийн сэдвтэй ч юм уу тэр бол нэг их сэдвүүд болоод тэгээд энгийн юм ер нь бол 19-р 100 хавцаал энгийн хүний гэж уран зурагт дүрслэх эрхээ одоо зураач нар тэмцэж авсан байгаа байхгүй. Тэрнтэй адилхан мөн дөөр бүжгийн одоо урлагтч гэсэн тэр их сэдвүүдээс бусад сэдвүүд нь бол тийм хүлийн зөвшөөрөгдөхгүй. Тийм тухайн үедээ хэтэрхий тийм үгүй яахын энгийн хүмүүсийн талаар тий. Тэрийг дүрслэх ямар шаардлага байна гэж үзэжсэн байгаа юм. За ингээд Дикулис бүжгийн жүжиг маань хэрхэн төрсөн тухай ярилцъя. Ингээд Добервалийн юм шинэлэг бүтээлүүд үзэгчдэд маш их таалагдаад үүнээсээ урам зориг аваад байнга шин санаа ирж хайх болсон юм байна. За нэг өдөр Бордо дахь хэвлэх үйлдвэр үзэж явахдаа Пьер Антуан Бодуэны зургийн одоо барлал харсан байгаа. Зураг дээр хадлангийн сарвчин дотор ууртай авгаа дуурлалт хосыг загинжсэн тийм зураг байсан. Тэгээ ээжтэй загниулж уйлсан, үсэн сэгсээсэн охин ард талд нь нэгэн залуу цогтхын тулд дээврийн шатаар авирж байгааг эндүрсэлсэн тийм бар зураг байсан байл л. Тэгээд гуруула балетын тайзан дээр дөнгөж модонд орж исэн тариачдын дүр бэлэн юм үйл явдал нь ингээд гараад ирж байгаа юм л. За энэ бүтээл Добервальд бол маш юм хөгжилтэй харагдсан төдийгүй шинэ инээдмийн бүжгэн жүжиг тавих санаа төрсөн байгаа юм. Тэгээ инээдэмтэй юм нөхцөл байдалд орсон тариачд өөрсдөө овсгоо самбаа зал мэхээрээ одоо тухайн нөхцлөөс хэрхэн гарах вэ те яагаад болохгүй гэж те одоо тэгэнгүүт гарчгийн нүртэл ингээд инээдтэй болгосон байгаа юм л да сүрэлний тухай балет гэх. Тэгэхээр бүжгийн жүжигийн бүтэн нэр нь болохоор сүрэлний тухай балет буюу муу зүйлийг сайн болгоход ганцхан алхам хэрэгтэй гэсэн ийм нэртэй болсон юм байна. Нэрнүүд ер нь их олон сольсон гэдэг юм лээ. Түүхийн явцад Дикулис болтлоо юу? Тийм Монгол дээр хүртэл одоо яг жинхэнэ утгаараа байхгүй Монголд бол Дикулис гэдэг нэрээр байна шүү дээ тий. Яг бол монголчуудад энэ илүү одоо яг богинохон хөрхөн игдүүтэй тий. Тэрнээс биш эн чинь нөгөө муу одоо хамгаал бишээ муу яасан охин блэ? Боловсрсон охин гэсэн утга байгаа байхгүй. Жинхэнэ нэр нь Лафи Малгарде гэдэг чинь хүмүүжүүлэгдсэн гэдэг юм уу? Муу хүмүүжсэн охин юм байна шүү дээ. Тэгэхээр нэр л яг монгол хэлэнд бол дэггүү гэсэн нэр л тий. Гоё орчуулга шүү дээ. За ингээд Доберваль энэ бүжгэн жүжигийн хөгжмөө хинт ч захиалаагүй. Бүжиг дэглэж Францын одоо өнцөг болон бүрээс ардын бүжгийн 55 аялгауг цуглуулж нэг бүтээл болгон нэгтгэсэн юм байна.
Тухайн үед 47 настай байсан Д'Урбевиль өөрөө гол дүрд тоглосон бөгөөд хамтрагч нь түүний эхнэр балерина Мари Мадлен Креспе байж. Бүжгийн жүжигний нэлт 1789 оны 7 дугаар сарын 1-нд Бордо хотод олж танхимд одоо инээд тасрахгүй байсаар олонний талархлыг хүлээжээ. За ер нь орны тайзнаа ингээд тавигдчихсан. Тэгэхээр 2 жилийн дараа Д'Урбевиль сүрэлний тухай балета Лондон хотод тавьчих чадсан юм байна. За үзэгчид бол энэ тоглолтын үеэр чин сэтгэлдээсээ инээлдээд сайхан инээмсэглсээр танхимаас ингэж гарч явж байсан юм байна. Ингээд Д'Урбевилийн бүжгийн жүжиг ер нь Европын театрын тайзнуудаар амжилттай аялан тоглолт хийх одоо гол боломжийг бол энэ анхных нь Лондон тавигдсан энэ тавилт нь олгосон. Тэр 1793 онд уг жүжигийг Венец, дараа жил нь Венд тавьсан байна. Дараа нь Марсель, Лион, Неаполд гарч бүжгийн жүжигийн төвөгч өөрчлөгдөж эхэлсэн байна. За маш алдартай болсон энэ сүрэлтний тухай балетын үйл явдал бусад одоо бүжиг дэглэгчдийг сорон зүйт татаж эхэлж байгаа. Тэгэхдээ жүжигийн хөгжмийн хэсгийг өөрсдийн одоо сонирхолд нийцүүлэн хэрэглэсээр байсан юм байна. За тэр жудгой Францын хөгжмийн зохиолч Пьер Гаво албаар өөр хөгжим зохиож балетыг дөр болгон хувиргасан байдаг. Харамсалтай нь энэ нэг тийм удаан тоглогдож чадаагүй. Харин энэ хөгжмийг Д'Урбевилийн шав бүжиг дэглэж Жан-Пьер Омер өөрийн одоо сүрлэн балетад тавихад ашигласан. За үүний дараа үеийн бүжгийн жүжигний түүх улам хөгжсөн гэж хэлж болно. 1828 онд Францын хөгжмийн зохиолч Фердинанд Хайралт энэ алдартай бүжгийн жүжигт одоо байнга хэрэглэгдэж болсон хөгжмийн зохиолыг бичсэн. Фердинанд Хайралт сонгодог урлагтад маш үнэтэй хувь нэмэр оруулсан тийм хөгжмийн зохиолч 22 дуур 6 балет хэд хэдэн хөгжмийн зохиол бичсэн. Тэгэхээр тэдгээрээс одоо хамгийн алдартай нь бол Дэггүй Лис бүжгийн жүжиг байна. 40 жилийн дараа тухайн үед Деми болгоомжлол гэдэг байсан бүжгийн жүжигийн партитурыг Германы хөгжмийн зохиолч Питер Хертел мөн дахин бичсэн баг. За уг балет маань түүхийн туршид нэрээ хит удаа сольсон байна. Сая хэлсэнчлэн нот гэрэл маань хэлсэнчлэн. За Д'Урбевилийн өөрийн өгсөн нэрнээс гадна хаан тавигдсан байршлаас нь хамаарат нэр нь байнга өөрчлөгдөжсэн. Муу хамгаалагдсан охин буюу Деми болгоомжлол, Жанна Колен 2 буюу тосхны хурим, хууртагдсан эмгэн Лиз Колен 2 муу хамгаалагдсан бүсгүй, Лиз Колен 2 буюу Деми болгоомжлол, гинт баригдсан амаргууд, хөнгөн явдалт эмхтэй, гэрэлхийг тиссэн ядан хүлээс нь буюу Деми болгоомжлол Хэвээ явж өгсөн байгаа байхгүй. За ингээд бүжгийн жүжигийн зөвхөн одоо өөрийнх нь бүжгийн жүжигийнх нь нэр төдийгүй гол дөрүүдийнх нь нэрсэж бас байнга өөрчлөгдсөн. Тэгээ жишээлбэл Лизиг бол анх Лисон, Коленыг Колос гэдэг байсан үе байгаа. Марцелинаг бэлэвсэн эхнэр Раготта, Симона гэсэн хоёр хувилбараар бас нэрлэж ирсэн юм байна. Дарс үйлдвэрлэгч Миког, Томас, түүний өв залгамжлагч Аленыг Никазе хэмээн бас нэрлсэн байт юм. За ингээд энэ бүжгийн жүжиг бол ер нь онцлогийн хувьд бол ийм тийм маш хошин шог, тийм хоёрдмал утгатай үг хэллэгээр дүүрэн. Тийм болохоор ийм хайр дурлалын үзэгдлүүд хурдцтай өөрчлөгдөж байгаа. Ёс суртахууны хэмжээнээс хамаарат өөр цаг үед өөр тавигдсан байна. Тэгэхээр ер нь бол 19-р 100 гэхэд бол Европын олон зохиолч нар бичсэн байдаг шүү дээ. Өстө үнэхээр ёс суртахуун гэж байхгүй болсон байна гэд тэ мэдээж тийм хатуу ёсноос нэлээд бас өөрчлөгдөж байгаа хэм хэмжээр нь өөрчлөгдөж байгаа тийм хурцтай өөрчлөлтийн үед гарч ирсэн байна. За ингээд тайзны тавилтуудад заримдаа овоолсон өвс гол байршил болж исэн. Тэнийг өстө янз янзаар дүрсэлдэг юм байлээ. Тэг заримдаа овоолсон өвсөө ингээд тэрхтээ чигээр нь гэрт оруулж ирдэг. Тэг заримдаа бол овоолсон өвснүүд нь хэмжээ нь янз байх жишээ нэ. Их тийм ер нь янз янзаар тайз засаж болохоор юм чөлөөтэй байж болохоор тий. За заримдаа тэгээ бүр тэр овоос өсөж тайзны ард ч тавина тий. За ер нь бол тэгээд нэг найруулагчийн төсөөлөл одоо тариачны амьдралыг хэр мэддгээс бас хамаарж байгаа. Тэгэнгүүт нөгөө хөдөлмөрч Лис маань одоо жинхэнэ дахиад тэжээгээд юм уугааж эндүүдж утсэрч эсвэл гунигтайгаар санаа алдаад хайртай Колентойгоо хамт аз жаргалтай гэр бүлийн амьдрал хүүхдүүдийн тухай мөрөөдөж байгаа гардаг юм байна. 1789 онд нийлдэ хийснээсээ хойш энэ бүжгийн жүжиг олон шилдэг бүжиг дэглэгчдийн анхаарлыг татаж тайзнаа тавигдчихсэн. Мөн эдгээр бүтээлүүд нь бүгд Жан Д'Урбевилийн анхны бүтээл дээр
суурилсан. Тэгэхээр энэ хошин бүжгэн жүжигт дэлхийн алдартай балетын одод гоцлсон байт юм байна. Мөн Марцелина буюу Симона хатагтын дөрийг үргэлж ирчүүд гүйцэтгэж ирсэн гэдгээрээ онцлог. Энд чинь угаасаа эртнээсээ одоо уламжлалтай хошин жүжигийн ер нь эмэгтэй ялангуяа настай эмэгтэй дөрийг эрэгтэй хүмүүс гүйцэтгэдэг юм уламжлал байгаа штэ тий. Бүр эртний грекийн жүжигээс гэд ярих юм бол эмэгтэй хүнийг тайзан дээр гаргах ёсгүй гэж үздэг байсан учраас тэр дээр эмэгтэй хүний дүрийг эрэгтэй хүн гүйцэтгэдэг байсан тий. Тэрнээс хоошоогоо бол ер нь Англид ялангуяа тэр жүжигийн урлаг их хөгжсөн газруудад чинь хөгшин эмэгтэй дүрийг эрэгтэй хүнээр их төсөөлүүлдэг. Тэгэхээр энэ хошин балет учраас нөгөө талаар хошин балет гэдэг их сонин сонсогдож байгаа. Тийм олон бас олон байдаггүй тий. Хошин дуур бол олон байдаг. Гэтэл хошин балет тийм олон байдаггүй. Яг тэгэхээр балетын урлагч өөрөө тийм гоё эрхэмсэг, хэнцэр, тансаг, дэгжин тий тэр байдлыг илэрхийлж идэг учраас тэр одоо үзмжин дотор хошин элементийг яаж багтаах вэ гэдэг чинь хэцүү зүйл байгаа. Тийм шүү нэрээ. Тэгэхэд яг үзэхээр нэр л айгүй инээдтэй юм байл нь шүү дээ. Айгүй инээдтэй. Үнэхээр одоо баг балчир хүүхдээс ихсүүлээд гэр бүлээрээ үзэх боломжтой балет гэдэг нь яг бүгд инээхэр. Үнэхээр ойлгомжтой. Хөгжмийн хувьд ер нь ямар шүү онцлогтой. Хөгжмийн хувьд бүр маш онцлогтой. Нэгдүгээрт энэ Фердинанд Харолд тийм ээ. Фердинанд Харолд өөрөө их гоё яг энэ Моцартын үеийн ерөнхийдөө тий тэр уламжлалыг Моцарт, Донизетти, Россини гэсэн яг энэ хөгжмийн зохиолчдын ингээд уламжлалыг бүрэн авч шингээсэн байгаа байхгүй. Тэгэхдээ бас тэдний хөгжмнүүдээс бас энэ балетанд оруулчихсан. Ялангуяа Россинигийн Сивилийн үсчин дуурийн одоо гүн Альмавивагийн хөгжим энэ балетын нэгдүгээр хэсэгт гарч байгаа. За тэгээд Россинигийн Сивилийн үсчин балетын хэсгээс бас энэ дотор байгаа. Италичууд Алжирт гэдэг балетийнх нь бас хэсэгт байгаа. Донизеттигийн дурлалын ундаа дуурийн хэсгээс энэ дотор байгаа. Тэгэхээр одоо яг сондоо хөгжим сонирхогч нар маань энэ бол нэг энэ балет энэ дуурийн хэсгээс энэ балетанд ашигласан байж тээ тий тэр сэдв аянуудыг ингээд ашиглаад ягаад тэр энэ саяны дурдсан дуурууд чинь бүгдээрээ юм хошин чанартай хөгжимтэй шүү дээ гой хөнгөн тий тэгэхээр энийг инээрээ яагаад авч ашиглаж болохгүй гэж яг тэр цаг үеийн хөгжим тий тэгээд энэ болгоныг Харолд хөгжимдө оруулсан байгаа байхгүй энэ балетын дотор тэгээд бас нэг гоё юм нь яг энэ хөгжим бүжиг хоёр ингээд химнэлийн хувьд маш гоё тохирсон. Тэгээд хошин байдлыг хөдөлгөөнөөрч тодорхой илэрхийлж байна. Тэрийг хөгжмийн зэмсгүүд ч маш тодорхой илэрхийлж байна. Тийм учраас ингээд бүгдээрээ нийлээд цогцороо яг хошин балет гэдгийг бүтээж чадж байгаа нь их гоё. Гайхалтай. Би хардвар үнэхээр л нэр энэсэр гал ямар санд нэ подкаст руу дэгүүлээс орно гэсэн чи урдчлаад инээдрээд байгаа. Тэгээд бас нөгөө хөгжмийн зэмсгийг онцлох юм бол жишээл энэ чинь Европ лимб буюу флейт хөгжим их гардаг. Тэр нэг тариач нь ингээд флейт хөгжим тоглоод гараад ирдэг штеп. Тэгээд тэр хэсгүүд олон давтагддаг учраас тэн дээр ингээд флейт хөгжмийн гоцлоод айгүй их байгаа. Тэгээ одоо Монгол лимбнээс арай өөр штэ товчлууртай илүү боловсронгуй гэдэг юм уу гоё дуутай хөгжим байгаа. Тэгэхээр флейт хөгжмийг эндээс илүү гоё онцолж харах боломжтой. Сонсох боломжтой. Маш их баярлалаа. Од гэрэлтэй. Яг ингээд од гэрлэрээ хөгжмийг тайлбарлуулаад дараа нь сонсохоор их гоё байдаг шүү. За ингээд Монголын тайзнаа бол одоо эн чинь 6 сарын 1-нд тоглогдсон шүү дээ. Тийм энэ жил ганцхан удаа тоглож байгаа. Өмнөх жилүүдэд 17 оноос хойш ингээд тавигдсан харьцангуй шинэ балет байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө талаараас Монголын театрт ийм гоё хошин одоо балетыг тавьж гин гэдэг бас нэр хүнд эерэг магадгүй энэ олон тийм бас бүх газруудад тавигддаггүй байх. Тэгэхэд манад тий хошин балетын хэрэгцээ ялангуяа хүүхдүүдэд зориулсан балет байх хэрэгтэй гэж үзээд тавьсан байгаа 17 оноос хойш. Тэгэхээр уг бүтээлийг улсын дөр бүжгийн эрдмийн театрын балетмейстер Ц Чин Зориг найруулсан. Энэ бүжгэн жүжиг нь балетмейстер Ц Чин Зоригийн бол анхны бүтээл юм байна. Тэгээ анхны бүтээл нь байсан юм байна. Тэр Ц Чин Зориг Оросын холбооны улсын театрын урлагийн их сургуулийг дөнгөж төгсөж ирсэн даруйда энэ бүтээлийг улсын дөр бүжгийн эрдмийн театрын тайзнаа найруулан тавьсан юм байна.
балет мейстер болохоор энэ бүжгэн жүжигийг найруулахдаа бүжгэн жүжигийн үйл явдал болж буй 100-ыг 100-аар наашлуулан татсан. Тэгээ багчуудаа зориулан тавьсан нийтийн тоглолт нь бол 2017 оны 5 дугаар сарын 27-28-нд болсон. Дэггүй охин Лизд гавьяат жүжигчин Б саруул анууч нар гоцолж байж Лизийн ээж Симоны дүрийг эрэгтэй балетын жүжигчдэд амьдруулдаг болохоор өгдөрд гавьяат жүжигчин Хэ мөнгөн хөлөг Эрдэнэ жаргал нар тоглосон байдаг юм байна. Нүгэлэр энэ нөгөө эрэгтэй хүн тоглохоос ч үр аргагүй. Тэр зарим хэсэгтэр нөгөө охиноо ингээд өргөдөг тий. Тэгэхээр чин өргөдөг охиноо зоддог. Жинхэнэ 5 салаа бовч үзүүлдэг юм шүү. Тэр хэсэг нь айгүй инээдтэй ингээд тэгээ бүксэн дээр нь ингээд алгадаад тэгээд тэрийг балетын үзэгнэр их гоё үзүүлж байгаа шүү дээ. Нөгөө лиз нь болохоор ингээд хөлн урагшаага тэн дээр ингээд зодуулж байгаа хэсэг. Тэр айгүй гоё хэсэг. Тэгэхээр зарим нэг юм өргөж байгаа хэсэг дээр чи одоо яг эмэгтэй балетчид байх юм бол бас яг дийлхүү те. Тэгэхээр тэр эрэгтэй хүн тоглуулж байгааг юм бас утга учир тэндээ байна гэж ойлгосон. Тийм байх шүү дээ. Тэгээд энэ бүжгийн жүжиг маань 2020 оноос хойш тайзнаа тойлуулаагүй байсан юм байна. Тийм нөгөө ковидгийн ерөнхийдөө жоохон завсардаад. Тэгээд зарим дуур балет чинь бас яг жил болгон тавих боломжгүй байдаг штэ манайх чинь нэг улирлалт. Тэгэхээр чин заримыг нь бол алгасдаг. Тэгэхээр зарим жилүүд алгассан баг. Тэгээд 4 жилийн дараа наслах улсын хүүхдээ эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад үзэгчдийн хүртэл болгож ирсэн юм байна. 24 оноос хойш. Тийм байна тий. Тэгэхээр үүнээс хойш бол байнгын уурын санд нь бол байгаа. Тэгээд жил болгон тавьж байгаа юм байна. Тэгээд сонгодог балетын уур чадвар болон жүжиглэлтээ их хослуулсан тий. Үнэхээр энэ чинь нөгөө хүнийг инээлгэнэ гэдэг чинь энэ том жүжиглэлтийн явьяас чадвар байгаа. Тийм энэ дээр илүү тийм бас яг пантомим ажиллагаа ихтэй. Тэгээд одоо балетчид бол тэгж ярьсан байдаг юм байна. Одоо хөдөлгөөний техникийн ур чадвар гэхээс илүү яг энэ нүүрний хуурлын тий жүжигчний уран чадвар тэр дотоод илэрхийллүүдээ ерөөсөл нүүр бүх байгаа бүхнээр илэрхийлэх тэрийг шаарддаг. Тэрүүгээр их ур чадвар шаарддаг. Нөгөө талаар эрэгтэй хүн ч гэсэн эмэгтэй дүрд тоглох ч өөрөө бас аюул том жүжиглэх ур чадвар шаардна тий. За ингээд үйл явдлын талаар товчхон хэдүүлээ. Сонсъё. За үйл явдал нь болохоор 1-р бүлэг эхний зураглал. Нарийн боовны дэлгүүрийн үүд өглөөний наран хотыг гэрэлтүүлэхэд Лиз охин нойрмог дуухан гэрээсээ гарч одоо нарийн боовны дэлгүүрээ нэнэ. Удалгүй Лизийн хайртай залуу болох заримны хөдөлтөч Колин ирж байгаа. Лиз Колин хоёрыг хамт байхыг Лизийн их Симона хатагтай хараад ихэд уурлаа. Учир нь Симона хатагтай банкны эзэн баян Томас гэх эрхэмтэй хүүхдүүдээ хооронд нь суулгахаар урьдаас ярилцсан тохиролцсон байгаа. Томас эрхэм хүү Алины хамт Симоногийн дэрж Лиз хоёрыг Лиз хоёрыг танилцвал Томас ноёнтой хатагтай Симоног гэртээ өрснөөр бүгд одоо банкны эзнийх рүү явцгааж байгаамаа. Энэ хэсэг нь одоо сивилийн үсчин дуурийн бас ихний хэсэгтэй төстэй байгаа үстэй тий. Нэг гэрлэхийг хүсэж байгаа тий залуу эмэгтэй байна. Тэрнийг хоригдж байгаа нэг тий хөгшин настай хүн байна. Сивилийн үсчин дээр бол одоо асар хамгаалагч эрэгтэй хүн байдаг шүү дээ тий. Тийм байх шүү тий. За 2-р зураглалт нь болохоор банкны эзэн Томасын гадах цэцэрлэг. Баян Томас хүүтэйгээ гэрлэх охиныг танилцуулахаар бяцхан хэмжээний хүлээн авалт зохино. Тэнд Лизийн найз охид мөн урилгагүйц чинь Колин бас ирсэн байна. Томас юм цугласан зочдод хатагтай Симона түүний охин Лизийг танилцуулаад тэднийг гэртээ дагуулсан орно. Зочид бол тэр үед бүжиглэж хөгжилцгөөж байгаа. Гин тэнэг Ален барьж явсан нарны хаалтаа нээхэд хүчтэй салхи түүнийг тэнгэрөөд хөөргөн авч чадваа. Тэгээ бүтлгүй Аленыг харсан залуус инээлцээр үлдчихэж байгаамаа. Энэ Алены дүр үнэхээр инээдтэй те бүр яг үнэхээр нөгөө баян айлын тэнэг бацаан. Баян айлын тэнэг бацаан амьдрал мэдхгүй юу ч мэдхгүй те тэгээд тэнцээ ингээд яг шоолуулаад агаач мэдхгүй. Жаргалтай амьдарч байгаа шүү дээ. Тэгээд аав нь гол нь өмнөөс нь хамаг юм шийдээд нэг охинд одоо богтолж өгч байгаа гэдэг шиг баг. Тийм энэ дээр яг нөгөө сэндэр охин дуу шүү дээ тий. 10 юмбуу хараад алгаа тосдог аавуудаа 20 юмбуу хараад хорвоогоо тосдог ээжүүдээ гэдэг одоо Монгол ардын дуу шүү дээ тий. Энэ Симона бол тийм байгаа даахгүй юу? Одоо мөнгөөр тэр угсаа мөнгө өгж авч байгаа балетн дээр маш тодорхой гардаг. Тэгээд Аленыг
Тэ энэ тэнэг залууг одоо нөхрөний болохын ээж нь шаардаад байгаа шүү дээ. За ингээд 2 дугаар бүлэг 3 дугаар зураглал Симонагийн гэр. Симона хатагтай Лиз охинтойгоо гэртээ ирнэ. Тэгээ төд удалгүй хаалга тогшин өглөө захиалсан шуудатай гурилны буудаг авчирч өгч. Колин Лизтэйгээ уулзахаар хураасан бууданы ардуур гэд нуугдж үлдэн. Тэнгүүд Симона хатагтай бол сэжиг авахгүй гэрээсээ гарч яваад. Гэхдээ гэрээсээ гарч явснаа гинт буцаж орж ирэн болцсошгүй зүйлээс сэрэмжлэн хаалга хид удаа давхар цоожлоод Лиз рүү харан одоо санаа намарсан байдалтай жуумлцсаар яваад өгнөө. Лиз ч ээжтэй ууралж байснаа тайвшраад өөрийн гэрэлд ирээдүг төсөөлөн одоо мөрөөдөлтөй өмбөж байгаа. Энэ хэсгэн сайгүй хөөрх ингээд тий би ингээд Колинтойгоо суугаад эхлээд гэрлээд тэгээд дараад нь ингээд хүүхэд жирэмсэн болоод гэдгээ гой дүрслээд тэгээд ингээд 1 2 3 хүүхэдтэй болно. Тэгээд дараад нь тэднийгээ загнана гэдэг. Тэр дүрслүүд нь бас маш гоё амттай. Айгу гоё үзүүлдэг тий балетийн хөдөлгөөн өнөөдөр тий. За гэтэл Колин болохоор хураалттай бууданыхаа араас гинт гарч ирээд Лизтэй уулзж байгаа. Тэгээд тэд тэрвэрлэлтэй лаз жаргалтай сайхан хосод маань умбаад л. Тэгээд Симона хатагтай одоо ойртож ирээд хөлийн чимээ ингэ сонсогдно. Тэгвэл Лиз охин одоо сэтгэл залууга өрөөндөө оруулаад өөрийн гэрийн одоо өөрөө болохоор гэрийн ажлаа хийж байгаа дүр хэсэгдэг. Их нь орж ирээд ямар нэгэн зүйл болсныг анзаарсан бололтой уурлаад охиныгоо шийтгэхээр өрөөрөө нь оруулаад төгччихнэ. За охиноо баян айлантай албан ёсоор батлуулах мөч хүртэл аюулгүй болгож чадсандаа Симона хатагтай их л маадгар байгаагаар төрслөгдөнө. За тэгээ хаалга онгож Томас Аллен нотариатчид мөн сүг гэрчлэх хүмүүс орж ирцгэн. Зочид ирсэн тул Лизийг гаргахаар өрөөний хаалгыг онгойлготол дотор нь охин нь хайрт залуу Колинтойгоо тэрвэрлсэн байхыг харж байгаамаа. Томас бол зөв үнэхээр ихэд уурлаад хүүгээ дагуулan явж отно. Лиз Колин хоёр Симонагийн хүлд сөгдөж гэрлэхийг зөвшөөрөөч хэмээн чин сэтгэлээсээ гуйдаг. Тэгээд үнэхээр л хүний их юм хаан тий одоо хүүхдийнхаа л сайн сайхны төлөө үргэлжил байдаг. Тэгэхээр зөвшөөрөхөөс ингээд аргагүй л байдалд орж байгаа юм л да. За ингээд зөвшөөрснөөр гэрээр дөрөв баяр хөөр болоод бүжгэлцгэнэ. Бүх зочдоо нийлээд баярлна. Харин Аллен тий нөгөө автагаа Томастайгаа маш эвгүй байдалд ороод тэгээд аав нь хүүхдээ чирээд хөвтөрдөг байдал үүсээд тэгээд гараа явнаа хөрхий. Харин за ингээд Жан Добервалийн тухай ер нь эргээд дуртахад ер нь Добервалийн хувь заяа бол эргэсэн байгаа юм. Францын хувьсгалаас болж эхнэрийнхээ хамт Англи руу цугтахаас өөр аргагүй болсон. Тэгээд эхнэр нь бол тун утлгүй нас барсан. Тэгээд Добервал бол аимшигтай уй гашууд автаад уран бүтээлээсээ хөндөрөөд Англиас до Франц руу нүүж Тур хэмэх жижиг хотод сууршиж ганцаараа амьдрах болсон байна. 1806 оны 2 дугаар сарын 14-нд яг Валентины баяраар Добервал маань нас орж байгаа юм л да. Тэгэхээр түүний нас ороход үеийнх нь бол тэр түүний өхлийг ер нь огт анзаараагүй. За тэгээд ингээд үнэхээр Валентины баяраар хүртэл ингээд нас орно гэхээр яг тэр нэг юм хайр дурлалын шарах тий байна шүү. За ингээд Добервал 18 дугаар зууны төгс өргөмжлөгдсөн дөрүүд болон баатруудаас татгалзаж өөрийн гэсэн тэм дутагдaltaй хүний ингээд амьд дөрүүд рүү шилжүүлсэн нь болохоор хамгийн том гавьяан гэж тооцогддог. Тэгээд бүтээлүүдтэй ардын бүжиг, пантомим, хүний хийдэг энгийн дохио зангааг илүү оруулсан байдгаараа одоо инээдм нь одоо тийм маш гоё логик дараалттай хөргөлжилж байгаа юм л да. Тийм ч учраас хайрын тухай бүжгэн жүжиг дэглэж одоо тэр нь бидний үед хүрсэн Жан Добервалийг бүжгэн жүжигийн Молер гэж байна тийм. Молер ч нөгөө бас их хошин бичдэг шүү дээ. Тэгэхээр бүжгэн жүжигийн Молер хэмээн хожим нь ингээд алдаршуулсан байдаг юм байна. Ийм гоё хошин одоо бүтээл яалтчгүй театрт ойрхон өссөн аав нь одоо угаасаа театрын алдартай хошин жүжигчин хүн байлаа шүү дээ. Тэгэхээр энийг ойроос харж өссөн хүнээс л гарахаар байгаа байхгүй. Тэгвэл одоо балет бол тэр хүнийгийн хэвэн байлаа шүү дээ. Тэ эрхэмсэг тансаг тэгээд дандаа гоё сүртэй сэдвтэй тий. Гэтэл энийг ингэж ахуй руу ойртуулаад тэгхтэй бүр юм хошин шин чанартай болгох одоо энэ шинжлэлийг яг л ийм ахуй орчинд өссөн хошин жүжигийг ойлгож мэдэрдэг хүн л
хийн л дээ. Тэгэхээр яг тэр дүр нь тэр хүн нь энэ Жан Доберваль өөрөө байсан байгаа. Гайхалтай. За ингээд шинжлэх ухааны танин мэд хүн од мөндөр сууг маань танд хүрлээ. Урлаг судлаач Амина болон төгөлдөр хуурч хөгжим судлаач С од гэрэл бид хоёр та бүхэндээ сонгодог урлаг подкаст нэвтрүүлгээ хүргэлээ. За нэвтрүүлгийг манд ер нь урд урдны дугааруудыгаа ч гэсэн нөхөөд те энэ сонгодог урлагийн талаар сайхан мэдээлэлтэй болъё гэх юм бол YouTube-ийн од мөндөр сууг NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 хост толгойноор бол ер нь нэвтрүүлгүүд маань ингээд хүрээд явж байгаа. Тэгээ YouTube-ээс нөхөд сонсож болно. Ингээд энэ нэвтрүүлгийг маань дэмжиж хамтарч ажилласан алтан гишүүдтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Баярлаа. Тэгээ за ингээд од гэрэлтэй бас үнэхээр маш их баярлалаа. Нэр төрийн хэрэг байлаа. Би ч гэсэн маш их юм сурлаа. Тэр үнэхээр нэг сонгодог урлаг гэдэг подкастыг ингээд мэрэгжлийн хөгжим судлаачтай хөтлөх бол одоо миний ч хувьд нэр төрийн хэрэг бөгөөд үнэхээр бас таатай маш гоё тийм цаг хугацаа байлаа. Маш их баярлалаа. Баярлалаа минанда. За баяртай үзэгчтэй. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.